Go Mongolia! Сайн үзэгчдээ AB Robocon Robotin тэмцээнд оролцож байгаа багуудыг та бүхэндээ цувралаар бид танилцуулж байгаа байлаа. Одоо бүгдээрээ хамтдаа шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерчлэл тээврийн сургуулийн BEM багтай танилцах болно. 2004 он тэд үндэсний роботын тэмцээнд аваргалж олон улсын тэмцээнд оролцох эрхээ авч байсан юм а. Олон улсын тэмцээнд амжилттай оролцож ганцхан төрөн ирсэн. Тэд 3 дугаар байрын эзэн болж байсан юм. Харин 2015, 2016, 2022 онууд тэд үндэсний роботын тэмцээнд 2 дугаар байрыг эзэлсэн юм. 2023 он үндэсний роботын тэмцээнд тэд дахин аваргалж олон улсын тэмцээнийг зорих болсон. Олон улсын тэмцээнээс тэд Nagasi Award-ын эзэн болж ирсэн юм а. Ингээд бүгдээрээ хамтдаа 2025 онд тэдний бүтээсэн робот ямар бол гэдгийг харах болно. Энэ бол BEM баг. Яах наас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий Zenobia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дутчаа болдгүй. Ганц тарчгүй. Би анх бага байхасаа үндэсний телевизээр гарч байгаа Robocon тэмцээн, ах нарын бичлэг тийм телевизээр гарч байгаа бичлэгүүдийг үзээд яг ийм тэмцээн Монголд зохион байгуулагддаг юм байна. Би энэнд орвол гоё өөрийгөө хөгжүүлж чадах юм байна. Тэр утгаараа анх Robocon тэмцээнийг сонирхож эхэлж байсан. Багасаа одоо инженер технологид сонирхолтой дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд найзуудаараа дамжуулаад Robocon клуб ийм зүйл хийдэг юм гэдгийг хараад тэгээд за би ч гэсэн бас энийг хийгээд юм сурч болох юм байна гэсэн үүднээс шавж ирсэн. Би Robocon-ыг анх мэдсэн нь болохоор 10 жилдээ зүгээр зурагт үзэж сууж агаад шүтээсийн ах нарын мондөг хүмүүс байд юм байна да. Одоо бодоод шүтээс рүү орж инженерийн мэргэжлийг сонгох болсон. 17 оноос Robocon тэмцээнийг мэддэг болоод тэгээд энэ сургуульд ороод энэ багт орно гэж бодож орж ирсэн. Дуун тангта үндэсний телевизээр Robocon-ы үздэг тэмцээнүүдийг үздэг гэсэн үндэсний аваргыг тэгээд тэрнээс яг гоё дурлаад тэгээд их сургуульд ороод Robocon-ы клубт орно гэж бодоод тэгээд орсон байна. Robocon тэмцээнийг болохоор ингээд сургуулийнхаа Robocon-ы клуб болох промоч клуб дэлгэснээрээ бичсэн байгаа. Тэгээд клубтээ хэлсээд 2 сарын хугацаанд болж байгаа маа. Би энэ тэмцээнийг бас багаасаа муу адил үзэж өссөн. Монголын үндэсний телевизээр гарахт нь зурагтаар үзээд тэгээд энэ мэрэгчлэр өргөн бол Robocon турханд тулд сонгож орсон. Механик инженер тээврийн сургуулийн BEM баг. Анх яг 2012 онд анх яг зурагтаар үзчихсэн. Тэгэхэд ч би 4-р анги байсан. Тэгээд зурагтаар үзчихэд ерөнхийдөө ингээд оюутан залуучууд ингээд техник технологи хийгээд нөгөө нэг хүүхдийнхэн төсөөллөөр робот гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгээд тэр төсөөллийг ингээд яг боддоор ингээд хийнгүүтлээ хоорондоо өрсөлдөж байгаа тэр юуг нь хараад айгүй сонирхож эхлээд. Энэ жил бол би анх удаа орж ирсэн. Тэгээд яагаад орсон бэ гэвэл дунд төлөв ахлах ангида би дурагтаар үздэг байсан. Яг үндэсний телевизээр л ганцхан гардаг байсан энэ тэмцээн. Тэгээд би яг тэр олон улсын хэмжээнд би яг 100 үздэг байсан санаж байна. 100 үздэг байсан. Тэнгүүд амар гоё. Тэгээд багаар болж ингээд нэг хоёр робот ингээ хоорондоо ингээд хугацаанд өрсөлдөд тоолж байгаа нь маш гоё таалагдсан. За шүүгчэсчүүд лавч дахин уулын бүсийн эхлэх хэсгээс эхлүүлнэ. Нэг юм. За амжилттай морь болгосон. За
морь буух буюу 50-аас дээш оноо авсан нөхцөл уулын бүсийн эхлэх хэсгээс уул руу авирах хэрэгтэй байгаа. Вау! За 2 минут 53 секунд. Яг ер нь яаж хийдэг юм бол ер нь яавал юм болдгийм бол гэж бодоод тэгээд оюутан болсноос хойш сонирхож судалж байгаа л 1-р сард орж ирсэн. Яг одоо ингээд багасаа үзэж байсан тэмцээний яг өөрөө оролцоод яг багийнхандаа туслаад оролцсон маш гоё. Нүдээр үзэх гараараа өөрөө биерээ хийх хоёр шал өөр юм байна гэдгийг ойлгосон. Тийм. Ер нь биерээ хийж хахад бол надад бол илүү их таалагдсан. Одоо оюутан залуучуудыг ер нь бол инженер болох тийм хөгжүүлэх тал дээр илүү тийм түлхүү сурсан тэмцээн болоо гэж би ойлгодог. Хувьдаа тийм тэгээд ер нь бол тэрнгээрээс тэр инженер хүн ямар байх ёстой, юу чаддаг байх ёстой гэдэг баг зэрэг ойлголтуудыг практик байдлаас үзүүлж өгдөг болоо гэж боддог. Ер нь миний мэргэжил болохоор үйлдвэрлэлийн автоматжуулалт гэдэг мэргэжил тэгээд аль болох тэгээд автомат системийг илүү сайн судлаа гэж доод робоконд орж ирсэн. Тэгээд робокондоо болохоор нөгөө электроникийн чиглэлээр илүү сайн суралцъя гэж бодож байгаа. Тэгээд ах хичнэрээсээ судлаа хийж байгаа. Промэчбагийн шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерчлэл, тээврийн сургуулийн харьяа Робокон болон бусад төрлийн роботик тэмцээнд бэлддэг баг юм а. Энэ удаагийн AB Робокон 2025 үндэсний тэмцээнд BEMP нэртэйгээр оролцож байна. AB Робокон 2023 олон улсын аврагшаал оруулах тэмцээнд Nagase Award, Робокон 2023 үндэсний аврагшаал оруулах тэмцээнд Тэргүүн байр, 2022 онд үндэсний аврагшаал оруулах тэмцээнд мөн 2 дугаар байр, Робокон 2016 үндэсний аврагшаал оруулах тэмцээний 2 дугаар байр, Робокон 2015 үндэсний аврагшаал оруулах тэмцээний 2 дугаар байр, Робокон 2004 үндэсний аврагшаал оруулах тэмцээний Тэргүүн байр, Робокон 2004 олон улсын роботын тэмцээнд 3 дугаар байрт шалгалсан өндөр амжилтуудыг тэд үзүүлсэн юм а. AB Робокон 2025 үндэсний роботын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Хийц Робокон гэдэг маань өөрөө 3 хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Механик хийцэл, электроник програмчлал гэсэн 3 зүйл дээр тулгуурлаж байгаа. Тэгээд миний хувьд болохоор электрон програмчлал дээр нь. Одоогийн байдлаар манай багт яг 10 хүн байгаа. Яг Робокон клубтэй механик хийцлэл тэгээд ямар ид ангийг яаж хийвэл арай оновчтой шийдэл гаргаж чадах уу? Тэр талаасаа бусад багийнхантайгаа ярилцаад тэр талаасаа хийдэг. Энэ жилийн үед би яг Робоконд ороод хийцлэл талдаа илүү төлхөө ажиллаж байгаа. Би бол анх орохдоо механик хийцлэл тал дээр бол ер нь бол айгүй баг жоохон хүчээс сэтгэдэг байсан юм уу? Одооныхоо өөртөө харьцуулахад одоо бол арай өөр төвшин сэтгэгээд манай робот яг одоогоор сагсны бөмбөгийг тэмцээний дүрмийн дагуу шийдрүү шидэж хийх тэр талаасаа яавал сагсны шийдэн дээр очиж тохож чадах уу? Тэгээд сагсны бөмбөгөө яаж залуул аль амархан хялбар хийцтэйгээр залж чадах уу? Айлын багт бөмбөгөө хэрхэн булаалахгүй байж чадах вэ гэдэг талаасаа ер нь ажилладаг. Хөтлөө хоёр баг нь дээш байгаа. Тэн дээрээс нарийн 10 нэрж босгож ивэл. Энэ хажуу дээрээс нэ. Тий. Тэгээд энэний орой дээрээс нь үзэх. Энэ бол доош. Хоёр руу бас. Хоёр талд нь хоёр нэрж босгох юм. За яг хийцлэл гэдэг нь болохоор роботын одоо бүх жижиг деталуудыг одоо хийхийг хэлж байгаа. Тэгэд эндээ болохоор хаана одоо боолтны нүх гаргахгүй, хаана одоо ийм ирмэг булан тохой гаргахгүй гэдгээс ахуулаад жижиг сажиг бүх зүйлийг тооцоолж хийдэг. Хийцээ хийхтэйсэн эгжүүл зүгээр юм байна гэд аль болох хаятайхан талаас нь мэдээж боломжтой талаас нь сэтгэж хийж байгаа, хэлцэж байгаа. Миний хувьд болохоор нөгөө шинээр орж ирсэн болохоор нэг тийм амар сайн механик, электроникийн үүрэг сайн гүйцэтгэхгүй байгаа ч гэсэн нөгөө нэг бэлтгэл ажлынх нь юунд оролцоо явьж байгаа. Жишээлбэл одоо тэмцээний үеэр хэрэгтэй зүйлсийг нь бэлдэх. Би болохоор өөрөө нисгийн инженерийн оюутан. Тэгээд ер нь бол нисгийн инженер нь болохоор алив зүйлийг одоо алдахгүйгээр одоо нэгттэй хийдэг. Тэгээд тэрнгээрээс тэр одоо роботик ч гэсэн одоо хийцийн хувьд алдаагүй одоо ер нь бол бүрэн дүр ажиллах чадвартай. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.
Өмнөх миний оролцсон 2 жилд болохоор багууд өөрсдийнхөө гүйцэтгэлийг илүү анхаарч тоглодог байсан. Багийнхаа роботын бүрэн гүйцэд ажиллагаа 100% ажиллагаа. Тэгээд энийг алдаагүй л хийх ёстой. Эсвэл автоматар ч юм уу тийм хийхэд анхаардаг байсан бол одоо болохоор бусад багийн хүмүүст оролцож байгаа. Тэгээд тэр хүмүүстэй болж байгаа болохоор автоматар хийхэд баг зэрэг хүндрэлтэй. Тэрнээс гадна ингээд нэгээ өрсөлж боломжийг нь хаах боломжтой болохоор энэ нь жоохон илүү өрсөлдөөнтэй тэмцээн болж байгаа гэж бодож байна энэ жил. Би болохоор анх 2022 оноос хойш Robocon-д оролцсон. Тэгээд ерөнхийдөө ингээд өөрөө оролцсон одоо энэ тэмцээнүүдийнхаа дөрвөн юунуудыг харьцуулаад хийхдээ нэг даалгаврыг хоёр талаас яг ижил гүйцэтгээд хэн богино хугацаанд их оноо авдаг вэ гэдэг байдлаар өрсөлддөг байсан. Энэ жилээр Robocon болохоор эсэргээрээ шууд BBD-гээ контактлдаг. Одоо эсрэг багийнхаа роботын ажиллагаанд шууд нөлөөлж болох зүйлүүдийг хийдэг гэдгээр ерөнхийдөө онцлогтой. Хоёрдугаар контакт гэдэг зүйл байна. Өмнө нь болохоор бид нар роботуудыг хийхдээ аль болох механизм найдвартай тэгээд ерөнхий үйлдэлээ найдвартай хийх тал дээр илүү анхаардаг байсан бол энэ жилийн үед болохоор бид нар бат бих тий одоо ингээд хоёр робот хоорондоо ирээд мөргөлдлөө гэж бодоход ямар нэг эвдрэл гэмтэл үүсэхгүй байхыг айгүйх чухалчилсан. Энэ тал дээр маань ч гэсэндээ манай одоо нөгөө нэг ивент итгэж байгууллага болох BEMP гэдэг компани маань бид нарт болохоор одоо суурийг яаж хатуу бат бөх материалаар хийх үү те ямар нэгэн мөргөлдөө үүсгэхэд яаж тэрэн дээр хугарчихгүй эвдэрчихгүй хөх шиг байх тал дээр том тусалцаа үзүүлсэн. Тэгээд одоо ерөнхийдөө тэр суурьаар нь хийсэн роботууд маань одоо ингээд манай хойно харагдаж байна гэсэн. Бид нар болохоор саксны шидийг хэр хол зайтай, хэр өндөрт байгааг нь таниулах, роботоос хэр хэмжээгийн бөмбөг хүчтэй гаргаж чадах уу гэдгээ камерын тусламжтайгаар камераар самбар шийдээ таниулаад тэгээд шийддэг. Механик инженер тээврийн сургуулийн BEMP баг. Энэ жилийн хувьд болохоор багууд илүү ингээд өрсөлдөөнтэй тэгээд илүү шин санаанууд гарч байгаа. Их олон төрлийн дүрмүүд байгаа. Нэг дүрмээс нь салаалаад маш олон төрлийн хийцийн загварууд гарч ирж болно. Тэндээс заримыг нь болж ашиглаж болохоор хийцүүд байгаа. Болохгүй сэдвүүд байгаа. Дээрэс нь бөмбөг болно яг ингээд талбайн шаардлагаас хамаарат зарим хийцүүдийг нь ашиглах боломжгүй гэсэн зүйлүүд байгаа. Тэгээ ерөөдөө бол миний хувьд болохоор электрониктээр ажилладаг. Тийм болохоор электроникийг аюулгүй ажиллагаа болно. Бусад роботууд манай роботыг ирж мөрөхөд электроникийн тал дээр ямар ч эмтэл гарахгүй байх тал дээр бол хариуцж ажилладаг. Шинэ дүрмийн хувьд бол ер нь бол сонирхолтой. Өөрөө би болохоор сакс тоглох дуртай. Тэрнгүүрээс тэр ер нь бол би ер нь яаж шийдэж гин гэсэн шийдлээ хараад бас ерөнхийдөө тийм сонирхолтой санагдсан. Стандартын шийдэн дээр туршилт хийгээ шидэж үзээд камераар таниулаад тэр хэмжээний зайнаас ингэ шийдэх юм бол орж байгаа юм байна гэдэг ер нь багцаа бол авцсан байгаа. Тэгээд шидэлтийн хөв гэх юм бол оновчтой байдал нь ер нь 185 орчим тий. Яг батарей явж явах хугацаанд мэдээж батарейгаар ажиллаж байгаа болохоор батарейны цэнийг багасгах ч юм уу тийм тохиолдолд жоохон алдаа гарч шийддэг. Бидэрт даах бол робот сакс тоглоно гэхэд бол яг бид нар өөрсдөө хийн гэж бодохоор бүр үндэ буухгүй байсан. Тэгэд эхнээсээ санаагаа дэвшүүлээд шийдлүүдээ олоод хийгээд эхлэхэд бол арай нэг дөхөм болох юм шиг мэдрэмжүүдийг авсан. Зүйл болгоо өөрөөр зүйлсийг биднээс шаарддаг болохоор энэ бидэрт ингээд хувьсах боломжийг илүү олгодог. Манай баг нь анхнаас нөгөө нэг хийцэн чиглэлээ ерөөхдөө гаргачихсан байдаг болохоор энэ нь яг цэвэр ийм механикаар явъя. Энэ болохоор цилиндер оруулаад явъя гэх ерөөхдөө чиг гаргацсан байдаг болохоор тэрэн дээрээ л анхаараа явдаг. Нэг бусад багийн юмыг хуулбарлах эсвэл тэр технологиг нь хуулбарлаж ашиглах хэмжээний зүйл бол нэг хийдэггүй. Яг тэндээс санаа аваад тэрийг нь хамаагүй илүү хөгжүүлээд илүү техник шаардлага нь баталгаатай болгож ашиглаж болдог. Үндсэн дээр саксны шийдний талбай дотор чөлөөтэй байх нь. Довтлол нь хамгаална, зайгаа авна, эргээ шийдэн бөмбөгөө. Нөгөө роботууд хийцийн хувьд бас яг иймэрхүү. Гэхдээ бас өөрөө бөмбөгөө залах механизмтай байдлаагаар бүрдүүлэгдсэн байж байгаа. Одоо тэгвэл нөгөө бөмбөг ер нь гол хэдэн өстэй байгаа. Бөмбөгөө ингээд орох хувийн хэдэн өстэй. Харууд төгтөө дээр 180 85. Тэр ер нь хоёр усаагийн шийдсэн нь нэг бол орох гэдэг тийм. Тэгээд батарейны цэнийг багасаад тэгээд нөгөө энэ дээр ирж байгаа хүчтэй маань хангалттай хүрдэхгүй үедээ ер нь алдаад ирж байгаа. Манай мотор болохоор хоёр өөр төрлийн мотортой.
Нэг нь болохоор brushless буюу одоо сойцгүй мотор гэж нэрлэдэг. Нөгөөх нь болохоор энгийн DC Maxon мотор байгаа. Тэгээд ерөнхий шийдэх механизм нь болохоор маш олон шийдэл туршилсан. Аль болох бөмбөгний гадаргуутай яаж харьцахгүй байх вэ те. Эсрэгээр нөгөө одоо бөмбөг шидэж гэдэг нь мэдээж оновч сайн байх хэрэгтэй. Тэнгүүд оновчн дээр нөгөө нэг гаднаас нь хитрхи чанга үрэлт ч юм уу те. Ямар нэг өөр материал харьцаад эхлэх юм бол нөгөө бөмбөгний гарах хурд болон трактор маань өөрчлөгдөж байна. За ерөнхийдөө энэ рофтон дээр болохоор юу вэ? Энэ дээд доод амраа энэ шиг одоо ингээд ерөнхий нөгөө хэмжээг нь арай жижигсгээд доод амар чинь нэлээд том байгаад байгаа шүү дээ. Доод амрахын хэмжээг нь жижигсгээд дахиад 3D дээр хөвлөд юу яа. Хоёр моторынхоо юуг нь харьцалтын сайжруул. Тэгвэл дундуур бөмбөг гарахтаа тэр доотлын дамарч яаж иж магадгүй. Хитрхи шахаад диаметр том болохоор бөмбөг хитрхи шахаад иж магадгүй. БМ гэдэг байгууллагууд бидний 2024 оноос дэмжиж эхэлсэн. Тэгээд энэ жил мөн адил бас ивент тэтгэгчээр оролцож байгаа. За ивент тэтгэгч байгууллага уу одоо манай хамтран ажиллагч байгууллага бол BEMP компани байгаа. Тэгэхээр BEMP компани маань өөрөө одоо яг өндөр технологийн дандаа CNC програмын удирдлагатай тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эдэнг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр яг тэр чиглэлийнхаа хүрээнд бол одоо манай оюутнуудад роботын суур, эдэнг механизм энэ хийх бол яг үйлдвэрлэлийн орчинд чанартай материалаар бол оюутнуудад маань багийн гишүүдд маань бол тэр хийж эдэнгүүдийг хийхдээ яг үйлдвэрлэлийн орчинд тусалж эдэнг хийж өгдөг. Дээрээс нь хүүхдүүд нь бас тэнд очиж үйлдвэрлэлийн нөхцөл процесс дээр эдэнг нь хэрхэн бүтдгийг боловсруулдгийг гэдэг үндсэн ур чадвар мэдлэгүүдийг эзэмсэж авдгаараа бол одоо BEMP компанитай харилцсан хамтран ажиллагааны үр дүн маш өндөр байгаа. Дараагийн эдэнг боловсруулахад бас асуудалтай болох юм дээ. Өөрөмхийн лазераар лазераар Лазер урд нь гаргацсан. Энийг бол яах вэ? Тэгээ энийг ал За одоо ингээд танай роботыг чинь суурийн хүчтгүүр хэсэг нь ингээд манай CNC панч машинаар бэлтгэгдээд бэлэн болчлоо. Тэгээ энийг та бүхэн авч яваад бэнд буюу одоо нууглагч машинаар нуглуулж хэв загварын бүр илүү тодорхой болгож хараарай. Манай байгууллага 2010 онд үүсгэн байгуулагдсан. Эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлээд зах зээлд бол амжилттай нийлүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэрийн одоо хамгийн том үнц нь бол ажилтан болон тоног төхөөрөмж байдаг. Тоног төхөөрөмжийн хувьд одоо хамгийн сүүлийн үеийн техник технологиор тулгуурласан хамгийн чанартай нарийн ажилбар бүхий юм тоног төхөөрөмжүүдийг бол нэвтрүүлэн ажиллаж байна. За эдгээр нарийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай операторуудыг бэлтгэхийн тулд мэдээж одоо цахилгаан болон тоног төхөөрөмж ашиглалт суурьтай хүмүүсийг сургуулж хөгжүүлээд ажилуулдаг. Мөн одоо энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуусыг дотоодын сургалтын системийн дагуу шат дараалттай сургуулж хөгжүүлээд ажлын байранд нь бол бэлдэж гаргадаг байна. За яг энэ хэсэг маань болохоор одоо яг бүтээгдэхүүнд ашиглагддаг шинийг үйлдвэрлэдэг машин байгаа. Энэ хоёр төрлийн машин байгаа. Нэг нь эсэгч машин, нөгөөх нь болохоор нуглагч машин. Энэ дээр болохоор зураг зохион бүтээлийн хэсгээс яг 3D зураг дээр нь шинийн ажлын зургийг хийгээд түнжээс зургуудын дээр баталгаажаад тэгээ яг энэ дээр уцалтын үйлдэл дээр мэдээлэл процессор бүрээд ирдэг. Тэнгүүт яг энэ нэг оператор ажилладаг. Това оператор маань яг энэ дээр болохоор эхний машин дээр болохоор ажлын зураг бүгднийг нь оруулна, шинээр тооцсон. Тэрнийхээ дагуу санхүүгийн параметрыг авах гэсэн үг тийм. Яах ч наваас ирээсэй. Танд үзүүлэх зүйл байд. Аваад байгаа юм. Өндөр зэрэглэлийн гейминг процессор, оновчтой сайжруулах технологи, хэд ачаалалд үл унтрах зай бүхий ZT Nubia бэлэн боллоо. Нэг гоохон байна. Хүн дучаа болдгүй. Ганц тарчгүй. Robocon бол яг зарим хүмүүсийн хувьд нэг тийм том ойлголт биш байх. Гэхдээ энд яагаад одоо ингээд өнөөдөр хүүхдүүд сонирхоод оролцоод байгаа юм те.
Мэдээж хүүхдүүд оюутан залуучууд юмыг зохион бүтээхийг хүсэж байгаа. Тэгээд тэрийг нь бодиттой болгох нөхцөл нь энд бүрдэж байгаа. Энэчнээс маш олон зүйлсийг сурч болно. Одоо ингээд зүгээр юм хийж чаддгүй хүүхэд байсан ч гэсэндээ энэчнээс ямар нэг юм сураал гарна. Ядаж багийн ажиллагаач гэдэг юм уу те. Ядаж ингээд нэг ойлголцох. Энд бол одоо ингээд ерөнхийдөө нэг айлын 10 хүүхэд байхгүй байгаа шүү дээ. Өөр айлын өөр зан характертай, өөр орчинд өссөн 10-11 хүүхдүүд ингээд тийчээ цуглаад нэг баг болоод ажиллаж байгаа. Тэгэхээр энэчнээс хүүхдүүд юу сурах вэ гэхэлэр багийн ажиллагаа нэг ойлгох те. Одоо ингээд дутууг нөхөх. Тэгээд олон одоо хамтын ажиллагааны хувьд бол хувийнхаа талаас юу сурах юм бэ гэхээр сууд сурна, юмыг судалж сурна, уг онцыг мэднэ. Тэгээд тэрийгэ туршиж үзнэ. Намайг ороход ер нь бол манай сургууль ер нь хийцээ өвд бусад сургуулиас илүү давуу гэж би боддог. Тэгээд тэрнгээрээс тэр одоо дараа жил өмнө жил ч гэсэн ер нь адилхан ер нь манайх бол хийцээрээ илүү их гэж бодож байгаа. Би одоо Робко урлаг тэмцээнд оролцсноороо болохоор одоо сургууль дээр эзэмшин мэдлэгээ практик дээр илүү түлхүү ойлгож эзэмшиж илүү нарийн төвхтэй хийцлүүдийг илүү сайн гүйцэтгэж суралцж байгаа. ABU Robocon 2025 үндэсний ровтын тэмцээнийг хамтран зохион байгуулагч боловсролын яам. Robocon тэмцээн нь болохоор залуучуудыг илүү техник сэтгэлгээтэй тэрийг нь илүү хурдтай хөгжүүлэх болон бусадтай багийн ажиллагаа сайжруулах, тэгээд бусад улсын хүмүүсээс санаа авах болон төрөл бүрийн санааг урагшуулах, тэрийгэ дэмжих, шүүмжлэх сэтгэлгээ, тэрийг жуулах сэтгэлгээ зэрэг маш олон зүйлийг зэрэг хөгжүүлж идэг тэмцээн. Энэ тэмцээнийг бол мэдээж одоо ирээдүйд ажиллах мэрэгчлэрээ улам илүү сайн ажиллахад хувь нэмэртэй гэж боддог. Наадах юмнуудыг одоо чадахгүй орж ирсэн байна тий. Тэдрийг ахнараас асуугаад ингээд чаддаг болсон байна. Энэ бол надад бол маш том давуу тал болсон. Би бол машины электрон систем мэрэгчлээ. Энэ мэрэгчлийг сонгоход бол ирээдүйд хөгжихтэй, ирээдүйг харсан л мэрэгчл юм уу даа л гэж бодож байгаа. Залууд нартай хандж хэлэхэд бол энэ мэрэгчлийг харахад бол ирээдүйг харсан, ирээдүйд төлөвтэй тийм л мэрэгчл гэж хэлмээр байна. Ирээдүйд яг гэвэл хүн одоо өнгөрсөнд биш ирээдүйд л харж амьдардаг. Тийм болохоор л гэж хэлээ. Анх орсноос хойш болохоор манай багийнхан бол яг нэг хүн шиг хамтарч ажиллаж чаддаг. Тэгээд ингээд чадахгүй байгаа зүйлсээ ингээд нөхөөд явж чаддаг надад илүү их таалагддаг. Тэгээд цаашдаа нөгөө илүү сайн нэг баг болж хамтарч ажиллана гэж бодож байгаа. Энэ тэмцээнд орцсод болохоор маш их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд хичээлийнхаа хажуугаар сул гарсан цаг болгондоо ингээд Robocon-ийнхаа клубт орж ирээд нөгөө хийх ёстой ажлаа хийгээ явдаг байгаа. Тэгээд гэрийнхэн маань болохоор амар сайн дэмждэг байгаа. Ерөнхийдөө болохоор бүгд өөр газараас ирсэн өөр төрлийн амьдралын хэм маягтай хүмүүс. Тэгээд анхандаа ингээд уулзахад бүгдээр баг зэрэг хөндөж юм уу эсвэл ингээд нэг ярихгүй байх талууд байдаг. Тэгээд угаасаа нэг зүйлийг хамтарч хийгээд ямар нэгэн санаан дээр ингээд санаагаа уралдуулад ярилцаад ирэхээр илүү гэр бүлчийг дотн болоод ирдэг. Тэгээд ерөнхийдөө бол энэ клубтээ илүү анхаарад тэгээд гэр бүлийнхнээсээ илүү эднэртэйгээ байх цаг нь ч гэсэн нэмэгддэг. Энэ ровтонд маш олон хүний сэтгэл зүрх, маш олон хүний нойргүй тэг хаанс шүн бүр маш олон хүний сэтгэл тэгээд эдгээр бүгд энэ ровтонд байгаа болохоор энэ ровт ер нь бүхний гаргал гэж үзэж байна да. Тэгээд багийнхандаа андж хэлэхэд амжилттай оролцоод чаднаа л гэж. Би ингээд баасаа хичнэртэй төссөн. Тэгээд ахгүй болсон болохоор багт ороход ахнар төшөж тудлаад тэр нь их гоё сайхан байсан. Robocon тэмцээнд оролцоход тусалж тэмцэж байгаа гэр бүлийнхэн болон тэгээд багш нар, ах нар тэгээд манай багийнхандаа болон ивент хийж байгууллага тэгээд зохион байгуулж байгаа үндэсний телевизэд баярлалаа. 25 оны Robocon бол мэдээж урд өмнө байгаагүй маш сонирхолтой дүрмтэй. Тэгэхээр маш өсөлтөнтэй сонирхолтой тоглолтуудыг гаргацгаа гэж бус багуудад хэлмээр байна. Тэгээд багийнхандаа андж хэлэхэд болохоор энэ бол бидний хагас жилийн хөдөлмөр. Тэгэхээр хагас жилийнхаа хөдөлмөрийг үр дүнтэй, найдвартай ажилуулад тэмцээнд оролцдог. Бидний ивент итгэсэн бэнд байгууллага болон шүтээсэн механик инженер төвийн сургуулийн одоо багш ажилтнууд бүгдэнд баярлалаа. Биднийг бас ингэж бэлдэх, ингээ байрлах боломжоор хангаж өгч байгаа. Тэгээд тэмцээнд амжилттай оролцъё гэж хэлээ. За манай сургуулиудаа механик инженерийн
сургууль гэдгээр бол хүмүүс их сайн мэддэг. Тэгэхээр энд сурж байгаа оюутан залуучууд бол дандаа загвар зохион бүтээгч, механик инженерүүд болж төгсдөг. За даан ялангуяа Оропкон клубт орж ирж Оропкон клубын багт ажиллаж байгаа оюутнууд бол бүгдээрээ бүтээл сэтгэлгээтэй аливаа машин механизм хийцийг бол одоо яг инженерийн зураг төсөл тооцооны дагуу үр дүнтэй зөв ажиллах тэр боломж бүх юмыг нь судалсан судалгаатай одоо эд анги машин хийц тоног төхөөрөмж Оропконыг зохион бүтээх ур чадварт бол илүү өндөр суралцдаг. За одоо техник технологи хөгжиж байгаа өнөө үед бол одоо хүүхдүүд цаашдын одоо ажиллаж байгаа машин техник тоног төхөөрөмжийг зохион бүтээхдээ илүү найдвартай, бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах тэр машин тоног төхөөрөмжийг тогтоохдоо орчин үеийн техник технологиудыг ашиглаж тэдгээр дээр ажиллаж чаддаг, програм бичиж чаддаг, зураг төслийг бол одоо дан програмаар боловсруулдаг, суур машин дээр ажиллаж байгаа тоног төхөөрөмжийг боловсруулахдаа дандаа програмын удирдлагатай суур машин дээр ажиллаж илүү өндөр наривчлалтай, үр дүнтэй, бүтээмжтэй тоног төхөөрөмж Европ зохион бүтээх тал дээр бол одоо илүү ур чадвар эзэмшиж чадж байгаа. Робокон тэмцээн бол залуусын сэтгэн бодох чадвар тулгуурлаад одоо хүний гар ажиллагааг автоматжуулах, за цаашлаад үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэсэн техник технологийн хөгжлийг бий болгоход голлог үүрэг гүйцэтгэж байгаа юм тэмцээн гэж харж байгаа. Тэмдэж одоо энэ алсын хараа манай компани зорилго чиглэлтэй бас нийцж байгаа учраас технологийн хөгжлийг дараагийн шатанд аваачих авьяаслаг залуусыг дэмжиж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо энэ мэт технологийн тэмцээн уралдаануудыг бол дэмжиж ажиллахтай манай байгууллага бол баяртай болно. Залуусын технологийн мэдлэг чадвар бол хамаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Манай байгууллага төдийгөөс орондоо гайхалтай өөрчлөлтүүдийг авчрах мундаг инженерүүд бэлтгэж байгаад бол маш их баяртай байна. Тэмцээнд оролцож байгаа залуустаа хандаж хэлэхэд бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд технологийн хөгжлийг богино хугацаанд одоо Монголдо бий болгоод манай байгууллага шиг одоо олон дотоодын үйлдвэрлэгчдэд тусдсан болоорой гэж хэлмээр байна. Мөн тэмцээнд нь амжилт хүсье. Хамтран зохион байгуулагч, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Монголын үндэсний орон нутгийн телевиз Ааснахын далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран AB Robocon 2025 Улаанбаатар олон улсын тэмцээнийг 8 сарын 24-нд Асаар аренад зохион байгуулах болно. Ааснахын далайн бүсийн орнуудын 15-16 орны оюутан залуучуудын бүтээсэн шилдэг роботууд сагсан бөмбөгийн дүрмээр 2-ын эсрэг 2 гал гарсан өрсөлдөөнийг Асаар аренад үзүүлэх ёстой юм а. Үндэсний роботын тэмцээнд 1 болон 2 дугаар байраар шалгарсан баг олон улсын тэмцээнд их орноо төлөөлөг оролцсноо. Ингээд Бэб багийн залуучууд амжилт хүсье. Тэдний роботууд амжилттайгаар тэмцээнд оролцоход итгэл дүүрэн байна. Цуврал нэвтрүүлгийн нөрөд өндөрлөж байна. Одоо бидний үндэсний роботын аваргын тэмцээнд хүлээж байна. Удахгүй уулзъя. Баярлалаа. Робот сагсан бөмбөг. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. Сагсан бөмбөгийн спортоор сэдвлэн AB Robocon 2025 Улаанбаатар тэмцээн аливааг хамтын хүчээр гүйцэтгэх үзэл санаа гаргахаар боловсруулагдсан. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт өрөөндор роботууд баг болж сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Робот сагсан бөмбөгийн тэмцээний талбай нь 15-ыг харьцах 8 метрийн хэмжээтэй байна. Талбай нь хамгаалтын ба довтлогооны гэсэн хоёр талд хуваагдана. Довтлогооны тал нь 3 болон 2 онооны шидэлтийн бүсээс тогтно. Талбайн гадна талд багийн гишүүд роботуудаа удирдах удирдлагын бүс, роботуудад зориулсан нэмэлт механизмын бүс, мөн бөмбөгний тавиурууд байрлана. Тэмцээнд олон улсын сагсан бөмбөгийн холбооны насан туршидтын жишг бөмбөг болон самбар цагиргийг ашиглана. Харин цагиргийн өндөр 2 м 43 см байна. Тоглолт улаан болон хөх багуудын хооронд явагдана. Баг тус бүр 2 роботтой байх бөгөөд хагас автомат мөн бүрэн автомат удирдлагатай байх боломжтой. Тоглолтын эхэнд зоос шидэж эхний довтлогоо гүйцэтгэх багийг тодорхойлно. Тоглолт эхлэхэд багууд өөр өөрийн хамгаалтын талд байрлана. Шүүгчийн тохиогоор тоглолт эхлэж багийн гишүүн өөрийн роботтой бөмбөгийг дамжуулна. Довтлож буй баг зөвхөн довтлогооны талаас шидэж оноо авах боломжтой. Довтлогооны тал руу нэвтрэхдээ довтлож буй баг нь бөмбөг эзэмшиж буй робот довтлогооны тал руу бүрэн нэвтрэхээс өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө довтлогооны талд залах ёстой. Эсвэл довтлогооны талд байгаа багийн роботтой дамжуулан довтлогооны тал руу нэвтрэх боломжтой. Робот бөмбөгийг цагирч шидэхийн өмнө хамгийн багадаа 1 удаа бөмбөгөө залах ёстой. 3 онооны бүсээс амжилттай шидэлбэр 3 оноо. 2 онооны бүсээс амжилттай шидэлбэр 2 оноо. Цагираг дээрээс довтлбол 7 оноо. Багууд ээлжлэн довтлогоо гүйцэтгэх бөгөөд нэг довтлогоо гүйцэтгэх хугацаа 20 секунд байна.
Тоглолтын явцад баг өөрийн роботыг нэмэлт механизмаар тоноглож ур чадварыг өөрчлөх боломжтой. Хамгаалж буй баг нь хамгаалтын ур чадвараа ашиглан бөмбөгийг хааж, тасалж, хурдан товтлогоо гүйцэтгэх боломжтой. Цаг дуусахад хамгийн өндөр оноотой баг тоглолтын ялагч болно. Хамтын зүтгэл үнэмлэхгүй амжилт. 2025 оны 8 дугаар сарын 24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.